Ийхүү парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй ойртуулж, ил тод болгох ажил өрнөж байна. За тэгвэл энэ жил олон улсын парламентын өдрийг Монгол улс энэ тэргуунд хүний эрх хүрээнд ор тэмдэглэж хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байна. Тухайлбал үндсэн хуулийн цэцээр хүний эрхийн маргааныг шийдвэрлэх болох хуулийн төслийг улсын хурлын гишүүн Золж Жаргал болон Тэмүүжин нарын гишүүд өргөн бариад байна. Эдгээр сэдвийн хүрээнд улсын хурлын гишүүн Золж Жаргалаас тодруулах ярилцлага авсныг одоо үргэлжлэе. За баярлалаа. Тэгэхээр хөтөлбөрөөр тодруулга ярилцлагаар үргэлжилж байна. За өнөөдөр бол олон улсын парламентын өдөр тохиож байна. За энэ хүрээнд мэдээлэл өгөхөөр улсын хурлын гишүүн Золж Жаргалтай ярилцж байна. Өнөөдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэндийг. Тэгэхээр Монгол улс 2018 оноос хойш олон улсын парламентын өдрийг бол тэмдэглэж ирсэн. Энэ жилийн хувьд энэ тэргуунд хүний эрх гэсэн юм ураандаар бол тэмдэглэж байгаа юм байна. Тэгэхээр өнөөдөр парламентаар хэлэлцэж байгаа хууль, тогтоодын төслүүд дээр ер нь хүний эрхийг хангах, хүний эрхийг хамгаалах чиглэл дээр ер нь хэрэг хуулиуд бол орж иж байгаа юм. Их сонирхолтой хууль өргөн барьж байгаа. Улсын хурлын гишүүн Тэмүүжин нарын би бас хамт өргөн барьж байгаа. Тэр нь эрхийн зөрчлийг үндсэн хуулийн цэцээр хилцдэг, шийдвэрлэдэг болох. Өөрөөр хэлбэл шатны шүүхээр яваад одоо манайхан ч бас юм шудраг ус хандлага гаргалаа гэдэг яддаг штэ шүүмжилдэг тийм ээ. Ер нь амьдрал дээр бас янз янзын байж болно л доо. Тэгээд үнэхээр эрхэн зөрчигдсөн. Одоо үндсэн хүний нэг тийм эрх вэ штэ тий. Тийм тохиолдолд үндсэн хуулийн цэцэд ханддаг. Цэцэд шийдвэр гаргадаг ийм зүйл одоо энэ жилийн парламентын олон улсын парламентын холбооноос тэмдэглэж байгаа энэ парламентын өдрийн хүний эрх гэдэг онцлогтой давхцаж гэнэ гэж хэлмээр байна. Одоо өнөөдөр бол парламентыг нээлттэй болгож байна. За ийм Монголиар системээр өнөөдөр ди парламент нь ороод ирчихлээ. Иргэд бол ийм Монголиа бүртгэлээрээ ороод улсын хурлын үйл ажиллагаа хэлэлцэж байгаа хуулийн төслүүдээр саналаа өгөх. За дээрэс нь нөгөө санал асуултад оролцох ийм боломж бол бүрдэж ийн л та. За өнөөдөр юу гэдэг захим дижитал платформыг ашиглаж чадахгүй иргэдийн хувьд за энэ төрийн ордонд орж гишүүдтэй уулзах асуудал өнөхөр бэрхшээлтэй байдгийн. Өнөөдөр бол парламент судалгаа мэдээллийн хүрээлэн дотор бол иргэдтэй уулздаг юм өрөөг бол төвчл өгсөн юм одоо хоёрынхаа сууж байгаа. Тэгэхээр энд ирээд одоо юу гэдэг таны тойргийн гишүүн тантай уулзах байгаа тохиолдолд ямар зарчим дарааллаар одоо энд дагуулсан гэсэн үг. Энэ ийшээгээ хамгийн газар руу хандаад тэгэл хуваарийг гаргаал хандсан гишүүдийг нь дуудаал хуваарийг асуугаал тэгэл хоёр талаасаа тохирол явах бах та. Ер нь бол би бол жишээ нь ингээд тэр Байнгол дүүргээр яваад кофе шоп мобинтын хүмүүст уулзаа явчихдаг. Байнгын ийм өрөө байх нь ялангуяа энэ одоо энэ тэндээс хүмүүс зорж ирж байгаа шүү дээ. Тэгээ уулзаж чаддгүй, орж чаддгүй тийм хүмүүст бол илүү их хэрэгтэй байх. Тэгээд энэ уулзалтын өрөөнөөс гадна хамгийн гол юм бол энэ номын сан байна. Парламентын чиглэлээр судалдаг хүмүүс байдаг. Мэргэжлийн одоо байгууллагууд, төрийн бус байгууллагууд байна. Тэд нар их гоё мэдээлэл бий болж штэ. Амархан гороод юм арчин 21 оноос 90 он хүртэл тэр бүх сонинг бүгч багтай гол сонинг сканер дэж оруулаад мэдээллийн бааз үүсгэсэн байна. Эндээс бол улс төрийн нийгмийн түүх судалдаг хүмүүст бол их гоё материал гарч ирнэ. Хиймэл оюунаар одоо бүгдийн шүүштэй. Тэгээд одоо сэдвээр ямар нэгэн сэдв өгөхөд бол тэн дээр их гоё тийм оюунууд гарч ирэх бах. Дүр дүнгүүтэй. Тэр талаараа бол их давуу талтай гэж бодож байна. За тэгээд энэ ийм Монгол төр орж байгаа нь бас нэг давуу тал байна. Ер нь олон янзын ийм систем үүсэх дэмий байдаг. Олон цахим систем энэ тэнд үүсгэхээр зэрэг нэг гоё ил тод болоод байгаа юм шиг мөртлөө төөрөгдөөд ач холбогдол нь багасаад ингэдэг байхгүй. Тэгэхээр ер нь бол төвлөрүүлээд ийм монголоор дамжуулаад одоо тэгээд тэр нөгөө цахим өргөдөл нийтийн өргөдөлтэй дараагаар нь энэ иргэдийн төлөөлөгчд аймаг сум дүүрэг нийслэлийн төвшин ч гэсэндээ иргэдийн төлөөлөгчдийн хурлууд иргэдийнхээ бас цахим гаргасан өргөдлийг авч хилцдэг байх хэрэгтэй байна. Яг ийм хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг 10 хоногийн өмнө л өргөн барьсан байгаа. Одоо энэ намрын чуулганы хилцэх асуудлын дараалд ороод явах болов батлагдах байхаа л гэж бодож байна. Энийг зөвхөн хаврын чуулганыг ер нь хэр үр дүнтэй дүгнж байгаа бол хаврын чуулганыг энэ ч хүмүүс том асуудал барьж аваад татвар яриад
тэр бизнесийн эрхчлөлөө, эдийн засгийн эрхчлөлөө гэл их л том хуулиуд ярьж штэ. Тэгээд хуралдаад өөрчлөлт явагдаж ийн үр дүнтэй байлгүй байх уу? Яг энэ сэдвийн хүрээнд бол би өөрийнхөө өргөн барьсан хуулийг жижигхэн өөрчлөлт тэгтээ их том үр дагавар хүрэнэ гэж бодож байгаа. Жижигхэн өөрчлөлт гэдэг нь юу гэхээр зэрэг угаасаа л улсын их хурлын тухай хууль дээр байдаг цахимаар иргэд өргөдөл гаргах юм бол босоо оноондоо үрээд тэгэх юм бол хилцдэг гэд бид нар бас ийм шинэ практик нэвтрүүлжлээ шүү дээ. Үүнийг аймаг, сумын, дүүргийн, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тухайн асуудлаар тэр оршин суугчдын тэдэн хувь нь 3-5% нь цахимаар гар үсэг зураад өгсөн бол хилэлц үүрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо манай энэ хорооны дулаангамжл үлдчихэд байх юм аа. Улсын хурлын гишүүнэ гэдэг. Тэгээ энэ өрөөнд ирж байгаа хүмүүс ч гэсэндээ тийм хүмүүсэндээ хэрнэ. Энэ асуудлыг хүмүүс тэр хавьдаа захимаар гар үсэг цуглуулад ийм монголоор ороод юу хатаа тий. Тэгээ иргэдийн төлөөлөгчд ханддаг, хурал нь хуралддаг. Тэгээ шийдэх мөнгө төгрөг байна уугүй дараагийн асуудал тийм ээ. Ямар ч байсан хуралдах хэрэгтэй. Яг иймэрхүү жишээн дээр бол жишээ нийслэлээс автомашины татварыг хураамж ингээд өсгсөн шүү дээ. Тэгэхээр тэр асуудал тэнд иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдсэн учраас тэр хурал руу хүмүүс хандах ёстой байхгүй гэтэл хандах одоо энэ гүүр нь байхгүй учраас улсын хурал руу тэр өргөдөл нь орж ирээд улсын хурал тэрийг шийдэж чадахгүй ирэх үүрэг нь өөр шүү дээ. Тэгээд анхаарна уу энэ төрөйс агуулгатай зөвлөмж маягийн шийдвэр гаргаж байна тийм ээ. Тэгэхээр энэ бол яг юм хэрэгцээтэй зүйл. Тэгээд их хурлын тухай хуулийн дээр байдаг агуулгыг л нэгжийн засаг захиргааны нэгжийн тухай хууль дээр оруулж өгнө гэсэн үг. Тэрэн дээр бол жижиг өөрчлөлт ихтэй үр дүнд нь оршин суугчид иргэд асуудлаа шийднэ. Аймаг суман дээр тэгээд иргэдийн төлөөлөгчдийн хурал иргэдтэй харилцааг илүү их амьд болгох гэж бодож байгаа. Баярлалаа. За үзэгчдээ НТV телевиз улсын хурлын гишүүн зол жаргалтай олон улсын парламент үйлдвэр тохиолж байгаа хүрээнд за бас төрийн ордны яг баруун талд байрлах парламентын судалгаа мэдээллийн хүрээлэн дотор бас иргэдийг хүлээж авах гэсэн юм өрөө байгуулагдсан агуулгуудаар бас ярилцлаа. Хөтөлбөртэй хамт тусна. Баярлалаа.